Монгол улсын ерөнхийлөгчөөс Эхийн алдар 2 дугаар одонгоо гардаж авлаа. Энэ мөч бол зөвхөн миний хувьд биш, манай гэр бүл үр хүүхдийн үн цэнтэй дурсамж болон үлднэ гэдэгт би итгэлтэй байна. За тэгээд ер нь бол үр хүүхэд гэдэг өөрөө эцэг эхийн тойл гэж боддог. Олон хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг өөрөө асар их хариуцлага байдаг. Тийм учраас манай гэр бүл одоо зөв эрүүл чирэг эрдэм мэдлэгтэй, зөөлөн сэтгэлтэй, зөв бодолтой Монгол хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэхийн төлөө бол маш их хичээж байгаа. Тэгээд үр хүүхдээ өсгөж байж болохын зэрэгцээ хайртай ажлаа бас цаг алдахгүй хийж үргэлж бас энэ шуурхай мэдээний дунд буцалж явах боломжийг олгож ард талыг минь баттааж их хайраар тэтгэж байдаг хайртай ээжтэй халамжит хандаа энэ мөчд бас баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд Монголын үрс эрүүл аюулгүй эрх тэгш нийгэмд амьдраасай гэж ээж хүний хувьд хүсдэг. Тэгээд өнөөдөр одон авж байгаа бүх сайхан ээж нар, Монголын үзэсгэлэн сарангой ээж нар та бүхэн эх орондоо хамгийн их зүйлийг хийж бүтээж байгаа шилдэг эх оронч шүү гэж хэлмээр байна. Тэгээд Монголын үрс маш олон болох болтугай. Алдар дэлхийн одонгоо аваад нэр маань гарч ирж байна. Хүлээж байх зур бас албаны болоондоо ирж байгаа юм та хүлээдээ. Сэтгэл их өндөр байна. Хайртай шүү. Маш их баяртай байна. Дөрвөн сайхан охины ээж, охиндоо аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Нөхцөлтөөгөө эвтэй бусдад зөөлөн хүндлэг байгаарай л гэж захита. Багада ерөөсөө их тийм амгалан хүүхэд байсан. Тэгээд ерөөсөө хүүхдүүд нь бас ээжигээ дуурайсан их тийм амгалан охтууд байдгийг. Тэгээд хүндлэг зөв сайн хүмүүс болох байхаа л гэж боддгийг шүү дээ.